хамгийн түрүүнд эхлээд үг нь бодсон байгаа. Тэгээд тэр байраа шийдвэр гаргадаг одоо аль нь хамгийн чухал гэдэг юм. Хүсэл хэрэгцээ хоёроо салгахад туслах шаардлагатай бол хамгийн түрүүнд цогны харагдаж ч гэдэг юм уу. Тийм яригдэх байхгүй. Тэгэхээр 24 цагийн хэдэн цагийн цогаар авах юм байхгүй юу? Тэр хэрэгцээ гэдэг чинь одоо Улаанбаатарын хувьд одоо сургуультайгаа ажилтайгаа байх юм бол тэр чинь таслалтай байж шүү дээ. Хэрэгцээгээл айгуу сандах тухай хэрэгтэй. Тэгээд бүр 3 4 дахь асуудал нь одоо нэг цогны харагдаж ч гэдэг. 7 талбай ч гэдэг юм уу те. Яг хүүхэд нэг 7 хоногийн хэдэн өдөр гадаагаар тоглохыг гэдэг дээрээс асуух хэрэгтэй л те. Тэрний оронд сургуультай нойрхон аваад хүүхдээ ядраахгүй сургууль руу оруулаад буцаа гэрт нь оруулж ирээд эрүүл хоолыг хөдөлгөөч гэдэг юм те. Яармт гэртээ. За ажил нь хотын төвд. Яармт байгаа байраа түрээслээд өөрөө хотын төвд байр түрээсэлж байгаа. Хүүхдтэй болоог байхдаа тэр байр авсан. Тэгээд тэр байраа зармааргүй байдаг. Гэтэл хүүхдүүд нь 5 дугаар сургууль яваад байдаг. Хүүхд тэр байраа түрээслэнгүүтээ 5 дугаар сургуулийн хажууд өөрсдөө байр түрээсэлж байгаа. Тэр чанар бүр эрс өөрчлөгдсөн. Эрс өөрчлөгдөн. Тэгээ хүүхд хоол ядаж иртэй. Тэгээ хүүхд нь ядрах нь баг. Гэр бүлийн хоорондын дулаан уур амьсгал гоё үүснэ. Амьд харилцаа бие биентэйгээ цаг хугацаа хамаагүй их байна ч юм уу. Байр аав гэдэг чинь зүгээр л нэг одоо талхаа авах биш. Эсвэл зүгээр л одоо 1-2 сая төгрөгийн юм авах биш болчиход байгаа хөөхтэй. Байраа бэлэмгэр авах юм уу, зээлэр авах юм уу, зээлийн нөхцөл нь одоо бүрдсэн байна уу, бүрдээгүй байна уу? Маш олон хүчин зүйлээс нөлөөлж байгаа. Тэр үйл хөдлөх хөрөнгө аавны гэдэг хуралдаа хийдэг. Хамгийн ихтэй 3-4 удаа л үйл хөдлөх хөрөнгөө дорн гэрээ сольдог гэдэг нэг юм судалгаа байдаг. Тэгэхээр амар чухал шийдвэр байхгүй юу? Тэгэхээр энэ шийдвэр дээр нь л цаг хугацаа, стресс бүх зүйлийг энэ хэмнээд мэрэгжлийн зөвлөгөө өгөх. Би хэрвээ өөрөө байр авах юм судлаад гэсэн бол би л авах байр авчихдаг юм. Йоо шадуундаас нь шантраа тэгээд ямар ч хөндлөлөөр дүүл чинь тэрийг бас хийж мэдгүй шүү дээ.